За сайн байцгаана уу? 9-р ангийн мэд хичээлээр өссөн шалгалт өгч байгаа хүүхдүүдэд зориулаад блупринтийн дагуу боловсруулсан шиг даалгаврыг та бүхэндээ хүргэж байна. За бид 80 минутын хугацаанд 20 даалгаврыг гүйцэтгэх байгаа. За тэгэхээр энэ бодлого бол тоон олон зэрэг язгуур гэсэн сэдвийн мэдлэгийн хүрээний бодлого байна. За энэ үе тархахын хаягийн хаагаар илэрхийлэх даалгавар байна. За тэгэхээр энийг бодохдоо бүхэл хэсэгт бүхлийг бичнэ. Тэгэхээр хоёр бүхэл гэж байгаа учраас хоёр бүхлийг бичлээ. За хуваарч юу ч гэхээр хаалтан дотор тоог цэвэр үе хийж ирж. Цэвэр үеийн тоогоор 9 тоо бич. За тэгэхээр 9 гэж. Хаалт тал хоёрын хавааланд байгаа тоог бохор үе гэж. Бохор үеийн тоогоор тгийг бичнэ. 190 болж. За тэгээд өртөрт өчөх тоо маань таслаас хоошны тоо юм гэхээр 167-оос за бохор үе маань хэдлээ 1-ийг хасаад өгч. За ингээд 2 бүхэл 990 за 166 болж. За ийм хариу байхгүй учраас хурааж за ингээд хураахаар ихш товчос 2 дугаарч 495-ны 83 болж. За ийм хариу бол байна тий. За тэгээд 83 гэдэг чинь анхны тоо учраас 495-ыг 83 тууж болох учраас зөв хариулт бол энэ зүйл байна. За дараагийн бодлого бол зэргийн чанартай холбоотой бодлого байна. За энэ бодлогыг бодохдоо за өртөрт 3-ын за зэрэг төвшүүлэхээр өржүүлж үе 6 боллоо. За тэгээ 3-ын 7 зэрэг. За хуваар нь болохоор 3.11 хэмээр байна. За өртөрийг яхалаа жис өртөө зэргүүдийг өржүүлэхэд илтгэгчүүдийн нийгэм тэгэхээр 6 дээр 7 дээр 13 болж шít. Тэгээ 3.10. За ахад жис өртөө зэргүүдийг хуваахад сүнгээ хэмээрчлээ илтгэгчүүдийг хасна 13-аас 11 гэсээр 3.2 зэрэг. 3.2 зэрэг маань 9 гэж гарна. Тэгэхээр зөв хариулт нь бол A юм байна. За дараагийн бодлого. За энэ гурвалжинтай холбоотой бодлого байна. За гурвалжны талдаа өгдсөн байна. AC гэдэг маань юу вэ? Суурь. За суурьгаа бүгдээрээ А гэдгийг хэлчихье. За VK болно. VK гэдэг маань өндөр учраас өндрийг авч үзэж. За тэгэхээр гурвалжны талбай томьёор бол суурийг өндөр төвчүүлээд 2 дугаарга. За тэгээ орлуулад чичи талбай оронд 216 бичлээ. Тэнцүү А гэж суурийнхаа оронд 18-ыг бичиж өгч байна. Үрчих нь ааш мэдэгдэхгүй байгаа. Баах нь 2. За 216-га 2-т явахлаа. Үржүүлээд өгнө. Тэр нь 18-ыг үрчих нь ааштай тэнцвэ. 216-г 2-оор үржүүлэхээр 432 гарлаа. Тэгээ 18 ааш болж. За эндээс ааш болохоор 432-ыг 18 туугаад үгүй. Тэгэхээр 24 гарч. За энэ зөв хариулт бол ийзэг байна. За дараагийн бодлого. Өрцөн тарцаа пропорцийн мэдлэгийн үнийн бодлого нь 30% нь 16.2 бол 16.2-оор 100% нь хэдвэ гэсэн. За зохиоч. Тэгэхээр энэ утгатай явах уу? X тэнцүү 16.2-ыг 100 үржүүлчихэд 30% тавьчихдаг тийм. За тэгээд тэгүүдэд харч. Тэгэхээр 16.2-ыг 10-аар үржүүлэхээр 162 боллоо. 3 очихор чинь 50 буюу ийм зүйл байна. За дараагийн бодлого. За хоёр шог зэрэг хаяхад уус нүднүүдийн нийлбэр 6 байх магадлал бол. За шоо маань 6 талтай учраас хоёр шог гэсэн учраас энэ шоо 1-ээр бууж авах нөгөө шоо нь 5 гэж болж. Зөв 5 1 болж болж тий. За ахаад өөр боломж нь 2
4. За 4, 2. За мөн 3, 3. За өөр боломж байхгүй шүү дээ. За тэгэхээр магадлалыг previous гэж тэмдэглэж байгаа. За энэ томьёотой байдаг. N гэдэг маань нийт боломж, нийт үзэгдэл гэсэн. Тэгэхээр хоёр шаа хайж байгаа учраас нэг шаа маань 6 талаараа боо. Нөгөө шаваас 6 талаараа боо. Тэгэхээр 6 бүрчиг 6 гэдэг нийт боломж нь. За ивэх үзэгдэл маань эдгэрийн нийт буюу 5 5 байгаа учраас 5. За тэгээд C хариу 36-ны 5 гарлаа. За зөв хариулт нь A юу. За дараагийн бодлого. Дараалал гэсэн сэдвийн онооны мэдлэгийн өрөөний бодлого байна тийм. Тэгэхээр зөв тогтол нь ямар байна гэдгийг харна. За 3-аар нэгдсэн. Дараагийнх нь яаж? За бас 3-аар нэгдчихээн. Тэгэхээр зөв тогтол 3-аар нэмэгдсэн зөв тогтолтой учраас ингээ 10 байна. Дараагийнх нь 3-аар нэмэгдэхээр 13. Дараагийн том 16. Энэ хоёр боглоо шүү дээ. C зөв. За дараагийн бодлого. За энэ цэгүүд дээр оройд гурвалж ямар гурвалж юм бэ гэдгийг бодохын тулд за та бүхэн 6 6 харж болно. Эсвэл за хоёр цэгийн хоорондох зайг олдог. Томьёогоор бодож үзэн. За энэ цэгийг А гэж үзчихье. Энийг B гэж үзье. Нэг C гэж үзье. Тэгвэл A, B хэрчмийн өртгийг болохдоо ямар томьёогоор тогтлоо. Зурдор X-ийн өөрчлөлтийг авчраа. Тэр Y-ийн өөрчлөлтийг авчраатыг өөрчлөлт маань ялгаарыг хэлчихдэг. За нэмсэнтэй тэнцэх. За тэгэхээр бидний бодлогосоор А, B гэх өөрчлөлт гэдэг бол за X2 гэдэг маань энэ уртлын тоонуудаа хэлээд байгаа шүү дээ. X гэхээр энэ X энтэй. За альнаас нь хасч болно. За зураг 2-аас нэгийг хасаад квадрат зэрэг төвшүүлээд оронд нь нэмлээ. За Y гэдэг нь болохоор 1-ээс А-ыг хасаад квадрат зэрэг төвшүүл. За ингэхээр зураг 3-ын квадрат зэрэг 9 шүү дээ тий. Ийм нь зураг 4-ийн квадрат нь 26 буюу ингээд зураг 25-аас 5 гарч байна. За А-ыг болцоо одоо BC-ийн модулыг олъё. BC гэхэр чи 1-ээс 4-ийг хасаад квадрат зэрэг төвшүүллээ. Ийм нь 5-аас 1-ийг хасаад квадрат зэрэг төвшүүлдэг. За ингэхээр за мөн ялгааг 25 гарч байна. Эндээс 5. За CA олъё. CA гэдэг чинь 4-өөс засах нь сөрөг 2. За 4-өөс засах нь сөрөг 2. Нэг квадрат дээр нэмэх нь 1-ээс засах нь 1-ийн шат. За ингээ 36 болчихтой. Эндээс 6 боллоо. За ингээ үзэхээр чинь 5 5 буюу адил хажуутай болчихё. Эсийн зөв. За дараагийн арга нь кодын тавьдаг дээр зураад бас зургаас харж болно шүү дээ. За 8 дугаар бодлого. За энэ уран функцийг болгож чинь. За уран функцийг болох юм бол f од x-ээр өгсөн бол y-гээр илэрхийлнэ. За тэгээ y-гээр илэрхийлчихэд x y-гээр байр хэсэглэн тий. За тэгээ функц учраас буцаагаад y-гээр болно. Тэгэхээр 2y тэнцүү энэ функшн гаргаад өгөхөөр x дээр нэмэх нь 3. За y тэнцүү x дээр нэмэх нь 3-ыг болох нь 2. Тэр зөв хариулт нь бол B зөв. За 9 дугаар бодлого болцъё. Бодлого. За энэ яаж чадах юм гэхээр 40 градустай 5 литр ус байсан гэж үү. За тэрэн дээр 20 градустай 3 литр ус нэмлээ. За энэний температурыг олох хэрэгтэй. Тэгээр тэмдэглэлчийг мэддэхгүй байгаа ч. За тэгээд нийт усны хэмжээ бол 8 литр болж шít. За тэгэхээр энийг бодохдоо 40 градусыг 45 нэмэх нь 20-ыг 43 тэнцүү 8-ыг 40 T температураар олж тий. За тэгээ 200 дээр нэмэх нь 60 тэнцүү 8 T. За тийм тэнцүү 260-ыг 8 тугаалдаа 32.5 градустай. Би зөв. За дараагийн 10 дугаар бодлого. Энэ илэрхийлэг өөрчлөгдөн болгон задлах бодлого.